За удаан уулзсангүй та бүхэндээ хоолоо ер нь идэгцэн байгаа. За тэгэхээр та бүхэнд өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг страйкер гэж ярьдаг, шилдэг довтлогч Криштиану Роналдогийн талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За юуны өмнө та бүхэн маань намаагаа дэмжиж subscribe хийхээ мартва. За шууд яриараа орцгоо хэдүүлээ олон талаа юм ярилцгүйгээр. За тэгэхээр өнөөдрийн хувьд би та бүхэнд бэлдсэн зүйл гэх юм бол Криштиану Роналдогийн амьдрал бас та бүхний зарим мэдэхгүй зүйлсийн талаар товч бөгөөд тодорхой ярьж өгөх болно. За тэгэхээр Криштиану Роналдогийн хувьд 1985 оны 2 сарын 5-нд Мадива гэдэг Португалийн нэгэн жижигхэн арал дээр төрсөн байгаа. За ерөнхийдөө Криштиану Роналдог төрөх үед аав нь ерөнхийдөө архины хамааралтай. Тэгэд ээж нь ч гэсэндээ ерөнхийдөө олон хүүхэдтэй айлын хүү бол төрсөн болохоор нэлээд тухайн үед Роналдог төрүүлж байх үедээ ер нь аборт хийлэгч тийм үү гэдэг юм уу тийм зүйл бодож байсан. Яг л амьдрал нь ядуу байсан учраас. Гэсэн ч азар Роналдо маань энэ дэлхийд мэндэлсэн байгаа. За мэндлээ зогсоогүй Роналдог төрдөг яг тэр өдөр нь их барьж авсан эм чинь Роналдогийн хөлийг хараад танаа хүүхэд чинь ирээдүйд хөлн бөхчин болохоор хөлтөө хүүхэд байна гэж хэлсэн. За эндээс алдарч тэрхүү Роналдогийн маань домог эхэлсэн байгаамаа. За Роналдогийн хувьд гэх юм бол ерөөхдөө аав нь архины хамааралтай жоохон тиймэрхүү байсан ч гэсэндээ яг хөлн бөхчин болоход түлхүү тусалсан хүн нь аав нь гэж хэлж болно. Аав нь яг цуг хөлн бүг тоглодог тэгээ яг хүүхдийнхаа тэр авьяасыг нээхэд ерөөхдөө нэлийн дэмжлэг үзүүлсэн. За Роналдогийн хувьд ерөөхдөө 6 настайгаасаа тэр Мадирагийн тэр хавийнхаа нэг жижигхэн клубт тоглодог байсан байгаа. За тэгээ тэр үед Роналдод ямар хоч байсан бэ гэхээр Уйлахаа Жаал гэдэг хочтой байсан. За яагаад Уйлахаа Жаал гэж нэрлсэн бэ гэхээр ерөнхийдөө Роналдогийн хувьд ялагдах амир дургу юуны төлөө чарсан хамаагүй ямар тач хожих нь Роналдогийн хувьд бүх зүйл байсан. Хөлн бөхт амир хайртай. Тэг хожигдох үедээ үргэлж уйлдаг, уйлаа суучдаг байсан. Тэг хүүхдүүд Роналдог ерөнхийдөө Уйлахаа Жаал гэж дуусдаг байсан. За тэгээд Уйлахаа Жаал хочтой байсан Роналдо минь авьяас нь танигдаад тэрхүү клубээр тухайн үеийн Португалийн гэрээсээ 1000 км хүртэл зайтай Спортинг клуб руу явж тоглохоор болдог. За Спортингт очиж тоглохоор болсон. Тэр 12 настай Жаалын хувьд эхлээд тийм амар байгаагүй. Ерөнхийдөө тухайн үед чи хөдөөний арлаас ирсэн гэдэг хүүхдүүдэд жоохон дээрлэхүүлэгчүүд юм янз янзын болоод тэнгууд Роналдогийн хувьд нэг төвчгүй нөгөө хүүхдүүдтэй чинь зодтолдог ч юм уу. Тийм эсэргүүцэл үзүүлээд тэрнээсээ болоод нилийн багш нарын өрөөнд дуудахдаг ч юм уу чи ер нь яагаад ингэсэн юм гэж зэмлүүлэх ч юм уу нэг тийм үйл явдал маш их болж байсан. Тэгтэл ээж аавынх нь найз байсан нэг ах хүү Роналдо дээр ирээд юу гэж хэлсэн бэхээр чи бол аав ээжийнхаа ганц одно ганц найдвар нь гэж хэлсэн. За энэ үгийг сонссон Роналдо маань гэрлүүгээ харьяа гэж бодож ирсэн бодлоо болоод төвчээд гүрийгээд илүү сайжрахаар шийдсэн. Эндсэн маш зөв болсон. За тэгээ Роналдогийн хувьд гэх юм бол 17 наснда 2002 онд анх Спортингд бүр анх тоглолтоо хийгээд дебют тоглолтоо хийсэн. За энэ тоглолтоор Роналдо шууд дебют тоглолтоо хийгээл 2 гол хийсэн. Анханаас авьяастай гэдгийг угаасаа мэдүүлж ирсэн. За 2003 онд Роналдогийн бүр амьдралыг өөрчлөхөөр нэгэн тоглолт болсон. Энэ бол Манчестер Юнайтедтэй хийсэн нөхөрсөг тоглолт. За Манчестер Юнайтедтэй хийсэн нөхөрсөг тоглолтын дээр 3-1-ээр тоглолцоо яриад дууссан. Роналдогийн хувьд мэдээж гол хийгээд тухайн тэр Спортингийн гол тоглогч байсан. Тэгээд дасгалжуулагчид Манчестер Юнайтедийн менежерт танигдсан Роналдогийн хувьд төд удалгүй Манчестер Юнайтедаас санал авсан. Тэгээ мань үний хувьд мэдээж Манчестер Юнайтедд орсон байгаа. 2003 оноос ороод анх дебютээ хийж тоглож эхэлсэн гэсэндээ шууд тийм амар мундаг гол хийгээ сайн байгаагүй. Жохон алдаатай тоглолт хийгээд туршлагагуудаа пасаа жохон буруу өгдөг ч юм уу тиймэрхүү зүйл байсан ч Роналдогийн хувьд төрөлхийн авьяастай залуу байсан учраас багийн ахлагчийн хэлсэн зэмлэл шүмжлэлийг маш эргээр хүлээж аваад тэр шүмжил өөрийнхөө алдаатай зүйлийг тэр дорн засварлах үйл ажиллагааг маш их хийдэг байсан. Роналдогийн хувьд зөвхөн авьяасаар тогтоогүй. Багийнх нь юу гэж хэлдэг байсан бэхээр хөлбөмбөгийн бэлтгэл дууссаны дараа Роналдо эсэргээрээ бэлтгэл дуусчаад хахад ганцаараа бэлтгэл хийгээд үлддэг байсан гэж байна. Байнгын бэлтгэл хийдэг. Хөлбөмбөг бол бүх зүйл хожих гэдэг бол Роналдогийн хувьд
бүх зүйл байсан. Багаасаа хожигдох маш дургүй тийм хүүхэд байсан. За тэгээд Манчестер Юнайтед байх хугацаанд маш их олон тоглолтод оролцож Премьер Лигт бүр 3 жил дараалан ялалт байгуулж 3 удаа дараалан одоо Премьер Лигийн аваргын цомыг авч дээрэс нь аврагуудын лигт хүртэл цомыг авсан байна. Энэ мэтчлэн Роналдогийн амжилт дуусаагүй. 2008 онд Баллон д'Ор буюу ерөнхийдөө алтан бөмбөг гэх хамгийн шилдэг тухайн оны тоглогчийн өгдөг шагналыг хүртэл авсан байна. Гэвч энэхүү амжилттай явж байсан Роналдод 2009 оноос 2012 он хүртэл жоохон онцгүй зүйл тохиолдно. Энэ нь юу байсан бэ гэхээр Домогт бурхны хүү миний өмнөх хийсэн бичлэг бурхны хүү хочод Месси гачирсан байгаа. За огт өсөлдөгч хүү гэж бодож байсан манай Роналдогийн хувьд Месси гачирснээр 2009 оноос 2012 он хүртэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчөнд өгдөг тэрхүү Баллон д'Ор гих шилдэг тоглогч страйкерийн тэрхүү шагналыг Месси 2012 он хүртэл 3 жил дараалал авсан байна. За тэгээ Роналдогийн хувьд энд бол энэ зэрэг Месси нүдэн дээр нь шагнал аваад хахад зүгээр суухгүй байх нь бол ойлгомжтой. Мессид ялагдсан юм шиг мэдрэмж бол угаасаа явсаар л байсан. Багаасаа ялагдах дургүй хүний хувьд бол хичээж 2009 оноос ерөнхийдөө манай хүний хувьд Реал Мадрид тоглохоор болоод өөрийнхөө тоглолтыг ер нь өөрчлөе гэж өөртөө анхаарал тавья гэж бодож эхэлсэн. Тэгэд яасан бэ гэхээр та бидний мэдхээр Роналдогийн бие үнэхээр бол гайхалтай. Өөрийнх нь цуг баг тоглодог тамирчных нь асуусан чинь Роналдо угаасаа баян тамирчин гэртээ маш одоо үнэтэй стейк ч байт юм уу тий. Ер нь амар тийм үнэтэй махаар хоол хийж иддэг байх гэж бодоод гэрт нь өрөөд хоол хийж идэх гэсэн чинь яасан бэ гэсэн чинь ус. Тэгээд ногоо салаад дээрэс нь ямар ч давсгүй дахиад цээж мах байсан. Тэгээ бүр гайхаад юу вэ Роналдо чинь ингэж хоолдог байсан юм уу гэд. Тэгээ тэр ч байтугай бэлтгэл дууссаны дараагаар хамт одоо юу гэдэг нь нэг баянхан хамт олонтой цуг үнэтэй ресторанд орж хоолддог байсан. Тэгж бэлддэг байсан. Тэгээ бие бэлдгийн хажуугаар өдөрт заавалчгүй 8 цаг нойр аавна. Дээрээс нь өдөрт одоо юу гэдэг өдрийн унталтыг бол 2-3 удаа заавалчгүй хийдэг. Энийг бүр өдөр болгон хийдэг байсан. Тим амар робот шиг бие бэлддэг байсан. Тэгээ тэрний ачаар 2014 онд Роналдо маань Мессиг албан ёсоор ялан дийлж Баллон д'Ор шагналыг авч тэр шагналыг авч байх хугацаанд алтан бөмбөг шагналыг авч байх хугацаанд бүр уйлаад шагнал авч байсан. За тэрний дараа Роналдогийн амжилт үргэлжлэлээр ерөнхийдөө Мессиг ялан дийлсэн байсан учраас амжилтаараа карьер авч тэр. Тэгж жагаад яасан бэ гэхээр 2016 онд Португал маань яасан бэ гэхээр Европын авраг болсон байна. Европын авраг болсон. Роналдо яг өөрийнхөө телевизэд өгсөн ярилцлаганд хамгийн хүн цэнтэй тэмцээн чинь хамгийн их баярсан тэмцээч ямар тэмцээн байсан бэ гэсэн чинь Европын авраг байсан гэж хэлдэм бил. За манай хүний амжилт ингээл явж байсан үнэхээр дээш явж байгааз гайхамшигтай хөлбөмбөгч. За тэгээд би бас өмнө нь алдаа гаргасан байсан. Месси Роналдог хоёрын гоолоор харьцуулбал одоогоор бол Роналдогийн гоолоор арай илүү байдгийн бэлээ. За түр хэдүүлээ завсарлаад Роналдогийн хувь хүнийхэн талаар жоохон ярив. Энэ их гайхамшигтай супер юм шиг хөлбөмбөгч маань тэ өдөр болгон дахианы цээж мах иддэг 8 цаг унцдаг тэгж нэг баяхантайгаа нийлж тэг шоуж муудж одоо хоолны газар ихсч явдаггүй энэ хүнд маань нэг л дутагдал байсан. Ямар дутагдал байсан бэхээр хитрхи хүүмсэг. Ойролцоогоор Роналдо 36 найз зөвхөнтэй байсан гэж ярьдаг. За тэгээ эндээс хэдүүлээ хамгийн алдартай хүмүүсээс нь дурдъя. Алдарт модель, загвар өмсөгч Ирина Шейк. Дээрээс нь Ким Кардашиан, Парис Хилтон. Одоо бол их нэртэйгээ ад жаргалтай байгаа. Их нэрт яг ер нь бол бас гэрлээг юм байлээ. Энэ болохоор Жоржина Родригез гэдэг өөрөөс нь 9 насаар дүү 1994 оны бүсгүйтэй 5 хүүхэдтэй ад жаргалтай байгаа. Гэвч Роналдогийн хувьд нэг зүйлээр амар алдартай. Тэр нь юу байсан бэ гэхээр эмэгтэй хүмүүстэй one night хийх дуртай. Ялангуяа модельуудтай. Тэгэд нэг юм цуурхал гайхалтай зүйл гарсан байгаа. Энэ нь болохоор хизээ гарсан зүйл вэ гэхээр Наташа гэдэг Португалийн нэг алдартай модельтэй 2015 онд тэр үед одоо Жоржина Родригезтэй ерөнхийдөө үргэлжлэн харилцаатай байсан гэсэнтэй нууц амаргаар энэ мессежээр харилцдаг байсан 2015 оноос. Тэгээ 2017 онд one night буюу цуг хоноод тэгээ дараа нь
Өнөөдөр хоёлоо ёстой гоё байсан шүү. Чи битэрийн боссын явдлыг топ secret гээд тооцчоороо гэж хэлэл Роналдо шууд уцаа блок хийгээл дуудлаганд тасарсан байна. Ерөнхийдөө энэ мэдчлэн маш олон тийм модель бүсгүүчүүдтэй one night хийчээд шууд блок хийгээд уцаа таслаад уцсан ингээд дүд гэд дуудахгүй таны дуугаар холбогдох боломжгүй байна гэсэн зүйлтэй учирч исэн гэж байна. Жохон энэ байдлаар хитрхи хүүмсгийн зан чанар нь ийм зүйл. Тэгээ хүмүүс энийг бас юу гэж үздэг вэхээр одоо хүртэл ягаад Жоржино Родригестэй ингээ 5 хүүхэдтэйгээ цуг амьдэрдэг бэжж ягаад одоо хүртэл ингээ гэрлэхгүй байгаа шалтгаан нь бас яг гэрэлчүүл одоо юу гэдэг нэг эмэгтэйтэй 100 хамааралтай болчих учраас одоо юу гэдэг араар тавилчих тийм өөр эмэгтэйчтэй жоохон тийм one night хийх юм уу тиймэрхүү зүйл хийж чадахгүй болчихгүй гэсэн тийм айдсаас бас болж иж магадгүй гэж бол үздэг юм бэлээ. Өдөө хүртэл одоо 39 настай мөртлөө 25 6 та залуу шиг харагддаг. Би мах бодоо тэгж төгс авч явдаг. Энэ гайхалтай царайлаг Instagram-ийн хамгийн их дагагчтай хөлн бүгчэн манд байна. За тэгэхээр Роналдо Мессигийн өрсөлдөөний талаар буцаад хэдүүлээ орцгой яриалгаа. Роналдо Месси хоёр маань өрсөлдөөл яваал одоо заримдаа Месси дээгүүр нь гараал, заримдаа Роналдо дээгүүр нь гараал явж байгаа л эцсийн дүнд Роналдо сүүлчийн дэлхийн аварга болох 2022 оны дэлхийн аварга дээр Роналдо Месси хоёрыг хэн дэлхийн аварга болох уу гэдгийг дэлхийн хүм болгон харж ирсэн баг тэр ард хилэг гоцолгосон байж байна. За тэгэхээр харамсалтайгаар Роналдо мань хожигдсан байгаа. Тэгээд та бүхэн мэдэх байхаа Роналдо уйлаад хөлбөмбөгийг орхиж байгаа. Амар их уйлаад орхиж байгаа тэр дүр зураг бол би харж ирсэн 2022 оны дэлхийн аваргаар. Тэгээд хөлбөмбөгийн бурхан тэнгэр Роналдог биш Мессиг ивэж Месси 2022 онд хүсэн хүлээсэн дэлхийн аваргынхаа цомыг өргөж дээрээс нь гэртээ авчираад орон дотроо тэрж унтах хувь заяа тохиосон байна. За тэгэхээр Роналдо Месси хоёрын өрсөлдөөн үгээр дуусч яг ялтын хувьд бол миний хувьд бол Месси дэрсэн гэж бодож байна. За миний хувьд яг хов өнийхөө дүгнэлтээс ярих юм бол Роналдод би бас амар хайртай, Мессид бас амар хайртай. Гэхдээ алинд нь илүү хайртай байвал би Мессид илүү хайртай. Тийм ч гэсэн Роналдогийн шүтэн бишрэгчд энийг сонсоод над руу чим юугаа хуцаад байгаа юм бэ? Fuck you гэд дор коммент бол бичиж болно. Тэр бол хамаагүй. Энэ бол миний л хувийн үзэл бодол учраас та бүхэн бас хүндгэж үзээрэй гэж миний хувьд бол хүсэж байна. За илүү дутуу зүйл бол одоо ингээ яриад явах уу маш товчхон ярьлаа. Бас нэг удаан ярихыг бол хүссэнгүй. Тэгэхээр энэ Супермен хожтой супер хөлбөмбөгчийн талаар миний бас яриаггүй үлдээсэн зүйл өөр яриаггүй үлдээсэн мэдхгүй зүйлүүдээ бол та бүхэн чөлөөтэй коммент зэгт хуваалцаараа дараа нь юуны талаар ярих талаар бас ерөнхийдөө коммент зэгт хуваалцаж болно шүү заяа. За. Тэгээд та бүхэн энэ бичлэгийг дуустал үзсэн хүмүүсээ бол лайк тараараа та нар бол нөхөр гайхалтай шүү. Тэгээд доор хэсэгт коммент юу subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.